төрийн байгууллагаас авах үйлчилгээний төлбөр хураамжийг төлөхдөө төлбөрийн даалгавар үүсгэж төлөх боломжтой боллоо. Жишээлбэл шинээр гадаад паспорт авах бол улсын тэмдэгтийн хураамж төлөх байгууллага сонгоод өөрөө нэхэмжлэх үүсгэн төлөх боломжтой. Жишг дүн харах бол энд дарна. Төлбөрийн дүнг асуудалд эрхэлсэн харьяа байгууллагаас лавлах шаардлагатайг анхаарна. Татвар төлөгчийн регистрийн дугаар дээр хураамж төлөх байгууллага эсвэл хувь хүний регистрийн дугаарыг бичихэд татвар төлөгчийн дугаар хэсэгт нэр болон регистр гарч ирнэ. Төлөх татварын төрлөө сонгож төлбөр тушаах аймаг, дүүрэг, сум хороог сонгосны дараа төлбөр хүлээн авагч байгууллагыг сонгоно. Үүний дараа төлөх дүн болон утасны дугаараа оруулан үүсгэх товчийг дарснаар төлбөрийн даалгавар амжилттай үүснэ. Хэрвээ улсын тэмдэгтийн хураамжаа төлөх бол төлбөр хураамжийн төрлийг сонгож төрлийн задаргаагаа сонгосны дараа үүсгэх товчийг дарна. Үүссэн төлбөрийн даалгаврын харах товчийг дарж QR код бүхий төлбөрийг нэхэмжлэх хэвлэн авах боломжтой. Харин төлөх товчийг дарснаар QPay, банкны карт, интернет банкаар үүссэн төлбөрийн даалгавраар хураамжийг төлөх сонголтууд танд харагдах болно. QPay-ээр төлөх. Дараах QR кодыг банкны аппликейшныхаа QPay унших хэсэг таниулснаар таны төлөлт амжилттай хийгдэнэ. Банкны картаар төлөлт хийх. Банкны картаар төлөлт хийх бол утасны дугаараа оруулан банкны картаар төлөлт хийх товчийг дарна. Картын мэдээлэлээ харгалзах утгуудад оруулсны дараа гүйлгээ хийх товчийг дарснаар таны татварын төлөлт хийгдэх болно. Интернет банкаар төлөх. Интернет банкаар төлөлт хийх бол банкаа сонгож интернет банкаар төлөх товчийг дарна. Банкны интернетийн эрэхтэй бол нэвтрэх нэр болон нууц үгийг хийснээр гүйлгээ хийх боломжтой.